Сайн байна уу? Та бүхэн зээлийн талаарх товч мэдээлэл өгье. Санхүүгийн байгууллага хүнээс өөрийн хэрэгцээ болон бизнесийн үйл ажиллагааны шаардлагатай санхүүжилтийг тодорхой хугацаатай хүүтэй эргэн төлөх нөхцөлтөөр гэрээ байгуулан авахыг зээлгэнэ. Зээл авахын өмнө юунд зацлахаа сайн тунгаан бодож тодорхойлсон байхаас гадна зээлийг хүүний хамт буцаан төлөх их үүсвэрээ орлогоон тооцоолсон байх ёстой. Зээлийг зориулт болон эргэн төлөгдөх их үүсвэрийн хэлбэрээс хамааруулан цалингийн зээл, малчны зээл, хөрөнгө оруулалтын зээл, эргэлтийн хөрөнгөний зээл, шуурхай бичил зээл, тэтгэврийн зээл, орон сууцны зээл, төслийн зээл гэх мэт бүтээгдэхүүн болгон ангилсан байдаг. Ямар төрлийн зээлийн бүтээгдэхүүн авахаа урьдчилан судалж, зээлийн ажилчинтай ярилцаж сонголтоо зөв хийх хэрэгтэй. Таны авсан зээл зардлын биш ирээдүйн ашиг, орлого, зохистой хэрэглэх санхүүжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Анхаарал тавьсанд баярлалаа.